За онцгой хөдлийн ерөнхий газраас асуух гэсэн. Сая бас зарим гишүүдийн асуултанд дурдж явах шиг байна. Өмнөдгөө аймгийн Хамбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Гашуун Сухбат боомт, Цагаан хадны одоо суурьшлийн бүс. За Монгол улсын бас эдийн засгийн одоо гол нуруундаа үрж явж байгаа ийм газар байгаа. Маш олон одоо тээврийн жолооч нар уул уурхаан үйл ажиллагаа бас тэнд байгаа. Тэгэхээр өнгөрсөн онд 24 онд санжийн засгийн газраар бас энд анги нээхээр шийдвэр гарсан. Тэгэхээр энэ оны 26 оны төсөвт энэ анги маань байгуулагдахаар бүрэн сууж чадсан уу? Нэгдүгээрт зураг төслийн ажил дууссан уу? Энэний дагуу одоо тээзүү батлагдаж одоо барилгын төсөв суусан уу? Тэнд ажиллах одоо баг бие бүрэлдэхүүний цалин оронтой одоо багтаж 26 оны төсөвд суусан уу гэдгийг тодруулмаар байна. За Гашуун Сухбат боомтын хувьд бол одоо бас бүтээн байгуулалтын ажил хийгдээд дууссан байгаа. За инженерийн байгууламж, дулааны хангамж за энэ асуудлууд бас шийдэгдсэн байгаа учраас та бүдгийн ажил бас дэм болох ёстой. За мөн одоо Гашуун Сухбат боомтын ерөнхий төлөвлөлт бол одоо энэ он багтаад дуусж байгаа. Тэгэхээр энэ ерөнхий төлөвлөлтөд уялдуулж бас та бүхэн энэ ажлуудыг төлөвлөж чадсан болов уу гэдгийг тодруулж хэлж өгөөч. За мөн ханги боомт дээр нөхцөл байдал ялгаагүй байгаа. Анги боомт дээр бол одоо ерөнхий төлөвлөлтийн зураг гарч байгаа. За мөн одоо энэ тээврийн үйл ажиллагаа, улуурхай үйл ажиллагаа бол одоо идэвхтэй өгж байгаа юм боомт байгаа. Тэгэхээр энэ дээр бас та бүхэн хариулт өгөөрэй гэдгийг хэлмээр байна. За Наранбаатар дарагтаа бас санал нэг байгаамаа. Ер нь бол энэ Наранбаатар гишүүнтэй орлого олж байгаа хэсэг дээрээ бас энэ нэг олдсон бага хэмжээний ч гэсэн хөрөнгө оруулалтаа арай илүү түлхүү тавих замаар тухайн орлого орлох одоо сувгаа өшөөд хэлэх энэ тал дээр бас манай энэ онцгой байдлын ерөнхий газар за бусад байгууллагууд ч гэсэн бас анхаарч байгаа байлгүй дээ эренбэ бас тодруулж байгаа байлгүй гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ дээр бас цаашид анхаарад явахыг хүсэж байна. За энэтэй уялдуулаад Сүхбаатар аймгийн Бичигт боомт, за Дорнод аймгийн Хавирга, за Ховд аймгийн Булган, Баян Үйлгийн аймгийн одоо Цагаан нур боомтууд дээр бас тодорхой төлөвлөлтүүд явж байгаа. Энэ дотор онцгой байдлын одоо анги нэгж байгуулах ажлууд та бүдгийн дараа жилийн одоо төсөвд бас суугаад явж явах ёстой шүү гэдгийг энэ ташрамд хэлье. За хоёрдугаарт нь энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор галт төмрийн аюул бол одоо жилээс жилд нэмэгдэж байгаа. За энд бол ялангуяа хамгийн их бүрддэг бүс нутаг бол ой, за тал хэрийн одоо ийм бүсүүд байгаа. Тийм учраас энэ хойд бүс, за төвийн бүсдийн энэ ойтой аймагуд дээр 26 оны төсөвт ямар одоо анги нэгтгэл нэмж хэрхэн яаж одоо хүч одоо ажиллах болцоогоо нэмэгдүүлж байгаа вэ гэдэг дээр бас хариулт өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа. За асуултанд хариулъя. 2 номер. За Батбаям шадар сайдын ахлах зөвлөх. За яг энэ хөрөнгө оруулалтын бодлогын шинжилгээм дээр бас мэдээлэл байгаа учраас би таны асуултанд шууд хариулчихъя. Өмнөдгөө аймгийн Хатан болог сум дээр бол онцгой байдлын одоо салбар нэгж 4-р зэрэглэлийн анги байгуулах шийдвэр нь гараад холбогдох засгийн газрын шийдвэрүүд гарцсан. Улсын төсвийн урсгал зардал дээр 2.4 тэрбум төгрөг тавьж байгаа. Ер нь энэ дөрөвний хэлсэн сумдууд дээр байгуулагдж байгаа 10 анги дээр бол аль нь дээр нь ч онцгой байдлын байгууллагын зүгээс орон байрны одоо байшин сав барих одоо хөрөнгө санхүүгийн асуудал шийдэх боломжгүй байгаа. Тийм учраас орон нутгаас энэ асуудлыг шийдвэрлээд Хатан болог сум дээр бол 4-р зэрэглэлийн анги 2.5 тэрбум төгрөг суудсан байж байгаа. За Өмнөдгөө аймгийн Хамбогд сум дээр бол харин 3-р зэрэглэлийн анги байгуулахаар шийдвэр нь гарцсан. Нийтдээ 5.7 тэрбум төгрөг суудсан ингээд явж байгаа. Ер нь онцгой байдлын байгууллага дээр бол нэг шаардлагатай одоо түрүүний ярьсан стандартын дагуу байх ёстой анги аврах бүлгүүдээ байгуулахад тэдгээрийг тоног төхөөрөмжөөр хангахад 1.5-аас 2 их найд төгрөгийн төсөв шаардлагатай. За нэмж энийг ойрын 2-оос 3 жилийн дотор шийдэх гэсэн бодлогын шийдвэрээ гаргаад шийдлээ хайгаад засгийн газар дээр сангийн хамтгаа зөвшөлтсөд явж байгаа. Улсын төсвөр дээр бол 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдчихжээ. За Азийн хөгжлийн банкны зээлийн одоо их усүрээр 320 тэрбум төгрөгийн асуудлыг за өмнө хэрэгжиж байгаа төслийн үлдэгдэл бас нэг бага хэмжээний хөрөнгө оруулалтын ажил нэмэгдэн. Дээрээс нь Францын засгийн газартаа дахиад нэг 100 сая доллар буюу бас нэг 320 тэрбум төгрөг нийтдээ 800 орчим тэрбум төгрөгийг 26 шийдэж чадвал 27-нд үлдсэн 800 тэрбумын шийдэх гэсэн бодлоготойгоор бас үйл ажиллагаа төлөвлөж холбогдох одоо яриа хэлцлүүдийг хийж байгаа гэдгийг хэлье. Хариулж дуслаа. За тулга сайд. Ерөнхий та бүдгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлж байгаа төслийг бас мэдж байна. Зүгээр би бол яг тодорхой асуулаа. Яг одоо ямар бүрэлдэхүүнтэй
ямар ангийг за бүтнээр нь би зураг асуугаад байгаа зураг төсөв чинь одоо тэр албан хаагчдын байх орон байрнаас ихсүүлээд яг цогцоор нь шийдэж чадж байгаа юу? Тэгэхгүй бол анги барьлаа гэдэг нэг анги барьчдаг. За яг залгаад анханаас нь цогцоор нь төлөвлөж бодоагүйгээс болоод тэнд одоо ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн нөхцөл за ажиллаж амьдрах нөхцөл нь маш хүнд болчихвол одоо бас үйл ажиллагаанд жигдэрч өгөхгүй. Тэр утгаар нь би асуугаад байгаа маа. Тэгэхээр яг тодорхой хариулт өгөөч гэдэг хүсэлт байна. Хоёрт нь тэр төмөрийн эрсдэлтэй аймагуд дээрх онцгой байдлын одоо анги тэдний одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр 26 оны төсөвт юу суусан бэ? За тулах сайд гишүүний асуултанд хариулъя. 2 номер онцгой байдлын ерөнхий газар. За тулах гишүүний асуултанд хариулъя. Хурандагаан төмөр онцгой байдлын ерөнхий газар. Өмнө Говь аймгийн Хамбогд суманд гал төмөр унтраах аврах анги орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. За энэ жил ашиглалтанд ороод эх жил томилгоог нь хийгээд техник тоногдох хөрөмжийн хангалтыг онцгой байдлын байгууллагаас зохион байгуулахаар төлөвлөлөө ажиллаж байна. Тэгээ энэ асуудал бол одоо бид зохицуулаад одоо болгоно л гэж үзэж байгаа. За өнгөрсөн жил бол нөгөө төсвийн тодтголын одоо энэ жил гэх юм уу та төсвийн тодтголын явцад бол 9% буюу 448 оронтой бол манай одоо нийт бие бүрэлдэхүүний оронтоноос хасагдсан байгаа. Бид сангийн яамд бол бас саналаа хургуулсан. Тэгээ тодорхой одоо бэлтгэл бэлэн байдлыг хангах зардлыг бол шийдэж өгсөн байгаа. Ингээд улсын эдийн засгийн нөхцөл байдлыг бол бид сайн ойлгож байгаа. За нөгөө талаар Нэмээд хариулъя. 2 номер. Дорногов аймгийн одоо Хатан болог сум буюу Ханги мандлын боомт дээр нөхцөл байдал арай өөр байгаа. Орон нутгийн зүгээс нь одоо боомтоос 10 км-ийн зайд байх Хатан болог суман дээрээ сургуулийн дотор байрны байрыг ашиглуулахаар дээрээс нь засвар үйлчилгээг нь хийж өгнө гэсэн одоо амлалттайгаар ингээд явж байгаа. Бид бол бие бүрэлдэхүүнийхээ бэлтгэл бэлэн байдлыг хангах, сургалт дадлагтай хамруулах, техник тоногдох хөрөмжийн хангалтыг зохион байгуулахаар ингээд ажиллаж байна. За та бас мөн одоо эх жил ямар хөрөнгө оруулалт, ямар анги нэгтгэлүүд одоо байгуулж байгаа талаар л асуулаа. За Сэлэн аймгийн Мандал суманд бол 4-р зүрхлэлийн гал төмөр унтраах аврах анги байгуулагдана. Мөн Сэлэн аймгийн Ерөө сумын Буган тосгонд 4-р зэрэглэлийн анги байгуулагдана. Хөвсгөл аймгийн Тариалын суманд эргэн хайх аврах нэгжийн одоо барилга объект эх оны төсөвт суудсан явж байна. Илтгэж дуслаа. За тулах гишүүн нэмж тодруулъя. За тэгэхээр ингэж ойлгож болох уу? Өмнө Говь аймгийн Хамбогд сумын цагаан хадны аврах ангийг болвол хөрөнгө оруулалтын орон нутгаас нь шийдэж байгаа. 26 оны улсын төсөвт бол суугаагүй гэж ойлгож болох уу? 1. Орон нутаг шийдэхэд бол 25 оны төсөв дээр зөвхөн тээзүү суусан байсан. Орон нутгийн төсвөр гэж тээзүүгийн зардал суусан байсан. Тэгэхээр яг баригдах одоо бүтээн байгуулалт хийгдэх зардал маань суугдсан юм уу гэдгийг тодруулмаар. За нэмж хариулъя. 2 номер онцгой байдлын ерөнхий газар. Өмнө Говь аймаг маань өөрөө санхүүгийн бололцоо өндөр чадвартай аймаг учраас энэ Хамбогд суман дээр баригдах гал төмөр унтраах аврах ангийн барилгыг өөрийнхөө төсвөөс санхүүжүүлээд одоо ашиглалтанд орох шатандаа явж байна. Бидний зүгээс юу хийх вэ гэвэл томилгоо техник тоногдох хөрөмжийн хангалтыг нь хийхээр ингээд бид төлөвлөд ажиллаж байна. Энийг бол 2026 онд багтаагаад зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Итгэж туслаа. За баярлалаа. За Батцмөрлөх шүү. Асуулт сууя.